Автовласт эрчимчлийн систем төрөмжлөх компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хэсэгт тэмцээний зохион байгууллаа. Тус компани байгуулалтын цагаас хойш үйлдвэрлэлийн осол гэмтэл гаргалгүй ажилласан байна. Автовласт эрчимчлийн систем төрөмжлөлт хувьцаат компани нь нийт алба хаагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх ахуйн тэмцээнийг зохион байгууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай болон хөдөлмөрийн тухай хууль, эрчимчлийн салбарын аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрм, үйлдвэрлэлийн осцыг судлан бүртгэх дүрмийг сурчлан таниулах, мэдлэгийг түгээх, мэдээлэл солилцох, хандлагыг өөрсдөн өдөр тутмын зөв дадлаг хэвшүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ. Ажлын байрны дэх эрүүл ахуй нэмэх нь 3 юм гэсэн ийм тэмцээний зохион байгуулах удирдамжийн дагуу Автовласт эрчимчлийн систем компани дээр нийт ажилчдынхаа дунд бид нар хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтыг тэмцээнийг зохион байгуулж амжилттай болж өндөрлөлөө. За тэмцээнд нийт системийн 60 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд тэмцээн маань 8 багаар 5 удирдамжийн дагуу тэмцээн маань амжилттай зохион байгуулагдлаа. Энэ эрчимчлийн салбар маань өөрөө эрсдэл өндөртэй юм ажлын салбар байдаг. За ийм учраас бид нар хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйг дээд зэрэгс сахиж хамгаалах хэрэгтэй. За хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйл заасны дагуу бид нар хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн талаар авч үзвэл гарах хэмжээний санхүүжилтийг бүрэн шийдэл төсөлсөний үндсэн дээр сургалтыг бид нар тогтмол зохион байгуулж байна. За ээлж сургалтуудыг зохион байгуулснаар ажилчид маань хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай болон мэдлэг мэргэжлийн сургалтуудыг тогтмол авч шалгалтуудаа өгч ингээд аюулгүй ажиллагааныхаа групп мэргэжлийн зэргүүд ингээд жил болгон ингээд тогтмол шинчилж аюулгүй ажиллагаа хариуцлагчдын нэг шинжлэн томилдог юм боломжтой байгаа. За мөн дээр нэмээд бид нар хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй за мөн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулалтад нэлээд анхаарч ажилласны үр дүнд эрчимчлийн салбарын хэмжээнд бол манай систем компани маань байгуулснаас хойш ер нь хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн осолгүй хамт олон болж ажиллаж байгаа. Энэ дээр бид нар бахарч явдаг. Систем компаниас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, түүнтэй холбогдох хууль тогтоомжийг сурч цэцлэх, үйлдвэрлэлийн осол мэргэжлээр шалтгаалсан өвчлөлөөс өрсөлдөөн сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Эрчим хүчний яамнаас системийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг өгөхөд бас удирдамж хөргүүлсэн байна. Энэ удирдамжийн хүрээнд Автовласттай эрчим хүчний төрөмжлөлт компани дээр бас энэ ажил мэргэжлийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн энэ маш том тэмцээнийг зохион байгуулж байгаа нь бас бусад салбаруудад бас түгээн дэлгэрүүлэхээр бас ингээд нэн тэргүүн хаап учраа энэ ажлыг бас бусад салбарууд бас жишг болоод тэмдэглээсэ гэж хүсэж байна. Эндтийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян нь уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээ урайндар улс орон даяар өрнөж байна. Аяны гол зорилго нь хүчтэй салхи шуурга, хар салхи, үер ус, цас, зуд, хангачиг, их хэмжээний бороо, аян цахилгаан, гар түмэр гэх мэт байгалийн гинтийн буюу давтагдчихгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд гэсэн сэдвийн дор манайх 5 төрлөөр бид бүхэн өрсөлдсөн байгаа 8 баг. Тэгээ манай баг 1-р байр эзэлсэн. Ер нь маш үр өгөөчтэй тийм тэмцээн болсон. Бүх ажилчдыг хамарсан. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй бол бүх ажилчдад нэн тэргүүнд чухал шаардлагатай хамааралтай учраас манай ажилчид ер нь бүх хэлтсийн бүх албан хаагчид хамрагдаж оролцсон байгаа. Цаашид шинэ санал санаачлага хэрэгжүүлэхэд бас маш төхөмтэй тийм тэмцээн оролдсон болсон. Түүнчлэн ажлын байранд осол, хурц хордлого, мэргэжлээр шалтгаалсан өвчлөлт, уур амьсгалын өөрчлөлт, халуунаас үүдэлтэй стресс бухимдал, нарны хитягаан туяа, агаарын бохирдол, томоохон үйлдвэрлэлийн осол, цаг агаарын эрсдэс байдал, халдварт өвчин, химийн бодисын нөлөөнд өртөх болон бусад эрсдлээс өрсөн сэргийлэх холбоотой асуудлыг хөндөж гаргаж, холбогдох хууль тогтоомжид анхаарал хандуулах, сургалт сурталчилгааг улс орон даяар хэмжүүлэх, хүн бүрийн мэдлэг мэдээллээр хангахыг зорьж байна.